2005 оны 2 сарын 18-ны өдөр өдөөс хойш 4 цагийн үед Чоноо нутад амьдардаг 48 настай Чусан эмэгтэй уулзалтанд явахаар холын замд гарсан байна. Тэр эмэгтэй өмнө нь Чонжоо хотод амьдарч байгаад нөхрийн ажлын шаардлагаар Чоноон руу нүүж очсон байдаг. Гэхдээ Чусан нь хуучин амьдарч байсан газрынхаа нэг бүлгийн дарга байсан тул тэр бүлгийнхээ хүмүүстэй уулзахаар Чонжоо руу явжээ. Гэхдээ явах зам нь тийм ч амарч биш байсан. Чонооноос галт тэргэнд сууж Чучиван дээр буусны дараа ахаад автобусанд дамжин суух гээд бараг 2 цаг шахам явж байж тэр газраа хүрэх байв. Ийхүү оройн 6 цагийн үед Чонжоо хотын нэгэн далайн хоолны газар ирэхэд бүлгийн хүмүүс цуглчихсан байлаа. Удаан хугацааны дараа уулзсан хүмүүс бие биеэ сансан тул хөвгчлөлтэй яриа өрнүүлж уур амьсгал их л сайхан байсан гэдэг. Гэтэл орой 7 цаг 50 минутын орчимд хэн нэгэн бүгдээрээ дуулахаар караоке явцгаая гэсэн санал гарсан байна. Энэ үед Чусан болон ихэнх хүмүүс тгий дуртайгаар зөвшөөрцгөөсөн. Гэхдээ олон хүмүүс байгаа болохоор 2 том машинд хуваагдан суухаар болжээ. Чосан гинэд хэрвээ би хамт караоке явбал гэрлүүгээ буцах галт тэргээс хоцрох үедээ гэж санаа зовсон тул намайг уучлаарай би эртхэн явлаа гэд хэлжээ. Тэгээд Кумпион 3 дугаар тосгоны автобусны буудлын дээр бууж бусдтайгаа дараа уулзъя баяртай гэд үлдсэн байна. Чусангийн бодлоор тэндээс автобусанд суугаад Чучиван галт тэрэгний буудлын дээр очино гэж бодож байжээ. Автобус хүлээх хэрэгтэй байсан тул хамт явсан хүмүүс нь чи ганцаараа битгий үлдээ дараагийн автобус хүртэл чамтай хамт хүлээж өгье гэж хэлсэн ч Чусан зүгээрдээ та нар явцгаа гэд явуулсан байна. Ингээд техникийн машин тэндээс хөдөлсөн. Араас нь 5 минутын дараа 2 дахь машинч мөн автобусны буудлын дээр зогсож буй Чусанг харсан гэдэг. Тэр нь Чусанг сүүлд харсан баттай үний яриа болон үлдсэн. Хамгийн түрүүнд Чосаны сургаггүй алга болсныг анзаарсан хүн бол нөхөр нь байжээ. Эхнэр нь галт тэргэнд суугаад ирэх цаг нь өнгөрчихсөн мөртлөө ямар ч холбоо байсангүй. Залгсан утас нь унтарсан байв. Нөхөр нь хамт байсан хүмүүс рүү залгатал гэртээ харна гэд автобусны буудлын дээр буусан гэхээс өөрөө хэлсэнгүй. Нөхөр нь эхнэрийнхээ гар утасны цэнийг дуусан байж магадгүй гэж бодоод шүнжэнгөө хүлээсэн боловч эцэст нь эргэж ирсэнгүй. Санаа зовсон нөхөр нь цагдаад мэдэгдэж манай эхнэр алга болчихлоо гэж хэлсэн байна. Цагдаа нар эхлээд автобус галт тэрэгний бүртгэлийг шалгаж Чосан уг өдрүүдэд өөр автобус галт тэргэнд суусан уулмөр байгаа эсгийг шалгасан боловч тийм юм огт байгаагүй. Тэгэхээр хамгийн сүүлд буусан автобусны буудлыг шалгах хэрэгтэй болжээ. Гэтэл тэр буудлын нь их харанхуй зэлүүд газар байсан. Хажууд нь Михо голын гүүрний төгсгөл хавьд нэг гэрэл бийж 8 цагийн үед орой болсон тул ерөнхийдөө л харанхуй бараг хүн хөдөлгөөн багтай газар байдаг. Дээр нь ойр орчимд камерч байхгүй тул Чосаны яг сүүлчийн мөрийг баттай олж мэдэх аргагүй байдал орсон байна. Гэхдээ нэгэн чухал нотлох зүйл гарч ирсэн нь алга болсон тэр өдрийн шөнө 11 цагт Чосаны карт ашигласан байж таарсан юм. Автобусны буудлаас ойролцоогоор 6 км зайтай Чучиван Лунхё банкны этээн байсан. Тэр 2 удаа нийт 550 мянган воныг бэлнээр авчээ. Үүгээр зогсохгүй маргааш өглөө нь бас ойролцох дэлгүүрийн ойр байрлах этээмээс 40 мянган воныг нэмж авсан байдаг. Тэгээд Чосан өөрөө мөн үү гэд камерын бичлэг шалгахад эрэгтэй хүн карт уншуулж байх нь гарсан. Тэр этгээд малгайтай цамцтай 1.68-аас 1.70 орчим өндөртэй нэгэн байв. Хамгийн сонирхолтой нь эхлээд Чосаны картаас мөнгө авахдаа картын нууц дугаарыг зөв оруулж 550 мянган воныг татаж авсан мөртлөө Чосаны нөхрийн нэр дээрх өөр картын нууц кодыг 2 ч удаа буруу оруулж эцэст нь авах боломжгүй болоод байсан. Цагдаа нар магадгүй Чосан нууц дугаараа хэлж чадхааргүй болсон байж мэднэ. Тэгэхээр тэр 8-аас 11 цагийн хооронд гэмт этгээдэд барьцаалагдаж дараа 8 насаа алдах эсвэл ямар нэг муу зүйл өртсөн байх гэсэн таамаглалт хүрчээ. Цагдаа нар гэмт этгээдийн явсан байж болох замыг мөрдөхөд Кумпион тосгоны буудлаас Чучиван орох 3 зам байж болох юм байна. Нэгдүгээрт шууд буудлын урдуур өнгөрдөг 4 игний өргөн зам. Хоёрдугаарт буудлын яг дэрэгдэх Михо голын 70 дагсан жижиг зам. 3-дугаарт буудлын эсрэг талд далангийн бас нэг зам. Эдгээр замаас хамгийн ойр хурд нь 4 игнэтэй зам байсан ч тэр хаваар хүн, машин ихтэй тул гэмт этгээд олох магадлал өндөр байв.
Мөн замын төгсгөлд харуул хамгаалалтын төв байрлаж байсан тул цагдаа нар гэмт итгээд энэ замаар машинтай зорьсон гэдэгт эргэлзэж байв. Тухайн орой хурд хэмжигч хяналтын камерыг шалгахад 14,000 орчим машин замаар өнгөрсөн ч с жигтэй нэг ч машин илрээгүй. Тэгэхээр гэмт итгээд аль болох хүн багтай анзаарагдахгүй дүт замыг сонгосон байх талтай. Харин үлдсэн хоёр далангийн зам бол ер нь гэрэлж байхгүй, замын тэмдэг самбарч ховор, гаднаас ирсэн хүн амархан төөрчгөр газар байж. Зүгээр мэдэхгүй хүн бол олж чадахгүй, нутгийнх нь л сайн мэддэг зам гэсэн үг. Тийм болохоор цагдаа нар энэ хүн энэ хавийн газар нутгийг сайн мэддэг, дээрээс нь төлөвлөгөөтэй этгээд биш үү гэж бодсон байгаа юм. Дээрээс нь Чучивон бол хүн ихтэй газар. Тэнд камерч их бий. Гэтэл энэ эрэгтэй зөвхөн итэмийн камерт бичигдсэн, бусад замд байх хяналтын камерт огт бичигдээгүй байгаа юм. Тэгэхээр л энэ хүн камер хаана байдгийг сайн мэддэг, зориуд тэндээс хол машинаа тавьсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирсэн гэсэн. Тэр тусмаа итэм дээр байхдаа бээлийн өмсөхгүй хурууныхаа зөвхөн үнгийг ашиглаж байсан нь хурууныхээ үлдээхгүйг тооцоолсон байж. Үүнээс болоод цагдаа нар энэ хүн их л нарийн арга барилтай, мэрэгжлийн гэмээр үйлдэлтэй байна. Магадгүй анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүн биш байх гэж хардаж бүх гэмт хэрэгтнүүдийн дунд өргөн хүрээтэй шалгалт явуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь хэрэг олон нийтэд ил болж 40,000 гаруй зурагт хуудас тарааж KBS-ийн хэрэг илрүүлэх нэвтрүүлгээр Чосаныг хайсан ч ямар ч үр дүн гараагүй. Чосаны талаар илүү тодорхойлбол эргэн тойрныхын хүмүүс түүнийг үнэхээр буянтай сайн хүн гэж ярьдаг байсан. Яагаад гэхээр бие муутай ээжигээ 15 жилийн турш асарч халамжилсан хүн байж. Гэтэл тийм хүн нэг л өдөр ор мөргөө алга болчихсон болохоор ээж нь ихэд шаналж хооломд ч идэж чадахгүй шүн болгон охиноо санаж шаналсаар удалгүй таалалд өгсөн гэдэг. Нөхөр нь чихнэрээ амьд олно гэж найдаж ажлаасаа чөлөө аваад машинаа зурагт хуудасаар дүүргэж Чонжу, Чучивоныг дахин явж ирсэн ч ямар ч уул мөр олцсонгүй. Харамсалтай нэхнэрийг нь харсан хүнч таараагүй. Ингэж явсаар энэ хэрэг 5 гаруй жил ямар ч хахицгүй сургаггүй байсан юм. Цагдаа нар гэмт итгээдийг энэ хүн анх удаага ийм хэрэг үлдэж байгаа биш, өмнө нь ч бас ийм төрлийн хэрэг хийж байсан нь гарцаагүй гэж үзээд удаа хугацааны шалгалт явуулжээ. 2010 онд энэ хүн л байх магадлал өндөр гэж үзэх сэжигтэн гарч ирсэн нь Чонжуотын гэмт хэрэгтэн 43 настай Ан намгийн гэгч байв. Энэ хүн 2000 онд таксины жолооч байхдаа зорчигч эмэгтэйг хүчинхийг завдсан хэргээр 3 жилийн ялавч суллагдсан ч 2004 оноос дахин гэмт хэрэгээ үргэлжлүүлжээ. Тэр үед өөрийн биш түрээсийн хууль бус таксигаар үйлчилдэг байсан. Ийм таксийн компани бүртгэл хяналтад байдгүй учраас гэмт хэргийн мөрийг олж тогтоох бараг боломжгүй байв. Цагдаа нар Ан намгийг шалгаж үзэхэд 20-40 насны эмэгтэйчүүд Чонжу орчимд алга болж амь насыг нь хөнөөсөн хэрэгүүдтэй нийтлэг шинжтэй байсан. Чосан 48 настай бас Чонжуотын ойролцоох Чучивоноос алга болсон. Тэрнээс гадна итэмийн камерт бичигдсэн нөгөө эрэгтэйг харахад өндрийн хэмжээнд Ан намгийтай төстэй байсан нь бүр их сэжиг төрүүлж байв. Гэхдээ асуудал нь Ан намгийн 2004 онд алга үлдснээс хойш 2009 он хүртэл 5 жилийн хугацаанд өөр гэмт хэрэг үйлдсэн гэх бүртгэл байхгүй. Тэр хооронд тэр юу хийж байсан тодорхойгүй. Гэтэл 2005 онд Чосан алга болсон хэрэг гарсан байгаа. Өөр нэг сэжигтэй зүйл нь Ан намгийн 2004 оны хэрэг бол бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байсан. Харин 2009-с 2010 оны хэрэгүүд нь банкны карт ашиглах зэрэг гэмт хэрэгүүд нэмэгдсэн байдаг. Энэ нь магадгүй 2005 онд Чосан тохиолдсон хэрэг түүний гэмт хэргийн арга барилыг өөрчилсөн гэсэн таамгийг төрүүлсэн. Чосаны таксин сууж яваад барьцаалагдсан байх гэсэн таамаг гарч ирсэн. Учир нь Чосан тухайн үед автобуснаас хоцорч тэр үед такси бариад Чучивон руу явхад 6000 вон л гэж бодоод таксин суусан байх магадлалтай. Харин тэр таксиг жолоодож байсан хүн нь Ан намгийн байсан байх гэсэн дүгнэлтэд цагдаа нар хүрсэн. Харин Ан намгийн өөрөө бол 2005 онд такси жолоодоогүй 2004-өөс 2006 дуудлагын жолооч хийж байсан гэж үгүйсгэсэн. Хэрвээ тэр нууцаар бүртгэлгүй түрээсийн такси барьж байсан бол энэ нь баримтаар нотлоход маш хэцүү. Цагдаа нар хайж үзсэн ч 2005 онд яг түүний барьж байсан такситай холбоотой ямар ч бичиг баримт мэдээлэл олдоогүй тул нотолж чадалгүй үлдсэн.
Ингээд л хангалттай нотлох баримт тутсан учраас түүнийг шүүхээр буруутгах боломжгүй болсон. Эцэст нь Ан намгийн өөрт нь баттай нотлогдсон 3 аллагын хэргээр анхан шатны шүүхээс цаазын ял авсан ч давд заалдаад бүх насаар хоригдох ялаар өөрчлөгдсөн. Одоо тэр Чонжуугийн хорих ангид хоригдож байгаа. Харин Чосаны хэрэг дээр бол би тийм зүйл хийгээгүй гэж л хэлдэг. Зарим мэрэгчлэлтнүүд хэрвээ тэр энэ хэргийг өөрийгөө хийсэн гэж хүлээн зөвшөөрвөл тэр хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй болно гэж айж байгаа байх гэж үздэг. Учир нь бүх насаар хоригдсон хүмүүс сайн байвал 20 жилийн дараагаас тэнсэн суллагдах боломжтой байдаг. Ингээд л Чосаны алга болсон хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй үлдсэн. Цагдаа нар энэ хэрэгээс бүр мөсөн гараа татсан гэхээсээ илүү ямар нэгэн шинэ баримт гарахыг л хүлээж байгаа бололтой. Гэхдээ хизээ нэгэн өдөр энэ хэрэг шийдэгдэж Чосон хаан юу болсон тухай үнэн зөв мэдээлэл гарна гэж найдахал үлдэж байна.